За сабацалуу энэ өдөр эт ахмад хэлчтэй энэ өдрийн мэд хүргье. За намайг даваасан бовтоо очлоо гэдэг. Би 1992 оноос 93 онд Улаанбаатараас Лой 164 дугаар анги гэж манай хилийн цэргийн хангалттай ангид алуу хаасан. За тэгээд нутагтаа ирээд 1996 онд хилийн Лой 164 дугаар ангид шалгалт өгч дээд алах цустай хилчин гэдэг алуун тушаалтай Увс аймгийн Бохирын сумд очиж одоо амьдралаа хилийн цэргийн амьдралд одоо орсон байгаа. За би тэгээд одоо Бохирын сумд одоо 11 жил хил хамгаалалтын өр гүйцэтгэсэн байна. За ингээд явж хахад хилийн цэрэг гэж одоо миний амьдрал бол салшгүй холбоотой сайхан газар байгаа ба. Хилийн цэрэг гэдэг нь агуу газар энэ хайлт өнөөдөр хүртэл одоо сайхан амьд дурсамжаа ярих юм бол одоо би бол үйл одоо 7 даргын одоо сайхан удирдлагын дор ажилласан байна. Одоо голгоо хорондоо байна. Эгтөр хорондоо байна. Батцэг хорондоо байна. Хэм байна. Ногинжин дарга байна. Баярбат дарга байна. Эгтөр дарга байна гэсэн ийм сайхан олон хүмүүстэй даргын удирдлагад ажиллаад одоо гавьяаныхаа амралт гарсан байгаа ба. За тэр үед бол одоо хилийн цэргийн амьдрал бол 96 он гэдэг дөнгөж зах зээл шилжижсэн үе харуул хамгаалалт гэдэг бол маш хүнд байсан. Саяхан би одоо өөрийнхөө 11 жил болсон заставаар орлоо. Энэ сайхан гоё бөөх юм байсан. За сайхан болсон байна. За тэр үе харуулыг дурсах бол би бол яг л энэ 25 жил ажиллахад би яг л харуулын дагаргаараа л дангаж хил хамгаалтанд оролцож байсан болохоор би хилийн харуулыг бол маш сайн мэднэ. За тэр үед бол анх бол бидний 96 ороход одоо застав дээр дөрөвхөө айл 11 харуулын дарга байлаа. Харуул дээр очиход 4-6-гийн харьцаатай 4 уртаа тэгэл тэнд амьдрдаг өгдөг. Дээшээ бүр Ацтар гэдэг газар руу гэртээ харуул гардаг. Тэр үед бол яг хүнс мүнс гэдэг нь бол яг биднийг очиж аялж яхад бол ийм хангалт гэж байхгүйсэн. Манай голгоо хорондоо ирч одоо бидний одоо лоормонд оруулж, хоол унданд оруулж тийм сайхан өгч илээ. Унлаг гэж байхгүй. Нэг морьтой, 5 хүний дунд ганц морьтой. Тэргөө зөвхөн хүнсээ авдаг байлаа. Заставаас 12 км газар явгоо явж хүнсээ авдаг, буцаж ирдэг. Холбоо гэж юм одоо R392 гэж байсан одоо юм антитай, дарийнхаа антитай тэргөө сууж байгаа ярин цагта. За төдөн цаг заавал холоод орно шүү гэдэг. Тэгвэл нөгөө батарей суудаг маш аюултай хүнд тэгээд нөхцөлд байлаа. Бидний одоо аялал хийж явах тэр үед бол дуусахад одоо л ботход их сайхан газар байсан. Бид нар одоо эх орноо гэдэг би заавал энийг хамгаалах ёстой шүү. Нэгдүгээр хайр жил өр хөвгтөөсөө нэгдүгээр тавьж ажил хийдэг л байлаа. Тэгэл одоо би одоо авгаад эхнэртэйгээ суугаал амьдралаа холоод явж байгаа. Эхнэр маань одоо хөвгтөө гаргаад дулуу хонж яхад харуулын дарга байхгүй. Дулуу хонж яхад би харуул гараад 2 харуул хариуцдаг. Маш хүн. Одоо булгийн их хавч 2 хооронд би 2 харуул хариуцдаг. Та гэдэг оператор одоо турны оператор гэж. Та гэдэг оператор эргүүлж ордог. Тийм оператор харуул дордог. Харуул хамгаалт шалгадаг байлаа. Тэгэл манай хөвгт дахиад нэг харуул гараад ороод ирэхэд манай хөө одоо көлд орцоод аваа танихгүй. Өө чи даашаач аав чи би шүү дээ. Хэл одоо хөвгтэй хөвчлээ. Сайхан дурсаж байна. Одоо манай хөвгтийг одоо ган төмөр дарга энийг сахилахгүй нөхөргээд одоо ярахад идээд болгож ярахад хөлд нэг ингээд гартан гав хийсэн буудлын өрөөд удчихсэн. Сайхан дурсамжууд их байлаа. Тийм сайхан дурсамжээр аялж илээ. Тэгээд одоо хилийн цэрэг гэдэг бол миний амьдралд бас ашиггүй холбоотой. За ингээд одоо Түүхт хилийн цэргийн 90 жил баярын мэнд хүргээ. Та бүхэндээ ахмад хэлчтэй одоо ажиллаж байгаа залуучуудаа та бүхэндээ хилийн цэргийн 90 жилийн өмнө баярын мэнд хүргье. За та бүхэн хамгийн сайн сайхныг хүсээрэй ёо.